би үг хэлийгээд гуйгаад гарч ирж байгаа. Яг гэвэл би дэвтсэнгүй л дээ. Тэгэхээр би та нарыг босгох гэж найдаж байна. Тэрний үг гэвэл хонхны дууг анх зохиосон Эрдэнэ Батүл амар санаа амар висгалан гэж найз нартайгаа нийлээд Монголын ардсан холбооноос өмнө энэ ухаал хууц нааж байсан Сурмын цогт сайхан гэж юм иршлөөний дууч байлаа. Тэгээ тэрнийхээ нэрийг хэлээд бусдын нэрийг адилтаж хэлсэн гэж тооцоорой. Өнөөдөр ардчлалын зүтгэлтнүүд ардчлалыг бий болгосон хүмүүсийн 30% нь мөнгө хүсээг үзүүлсэн байна. Тэр хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгээд бүгд нэг босч хором эмгэнья гэж бодсон юм аа.